Тэгээд бүх юм таамагийн дагуу л явж байна. Саяхан нэмж жоох алт авсан, жоох XLE авсан, XLU авсан, жоох Америкийн засгийн газрын бондыг нэмж авсан. Өнөөдөр бол миний бүрэн олдын багц 7% өссөн байна. Нэг хараарай. Төсөөл үйлчлэх заяа. 6-7 сарын өмнө чи нэг хүнтэй алцаа зодолтоод тэгээд тэр хүний чи яг бараагүй заяа. Тэгээд тэр хүний зэвсгийг нь устгаад за болий гэд. Тэгсэн одоо нэг 6-7 сарын дараа дахиад зодоо эхэлж байгаа. Тэгээд тэр хүн юу гэж бодох вэ? Чамаг. Яг гэх юм бол саяхан ямар мэдээлэл задарсан юм бэ гэх юм бол Америкчууд Италийн элчин сайдын яамны ажилтгаар дамжуулаад Ирантай холбоо бариад галаа зогсооё гэж санал болгосон гинэ. Үнэнч байж магадгүй, худлаач байж магадгүй. За. Гэтэ эзэн нэг цагт Америкчууд, Израильчууд энэ дайны үртэг дэндүү өндөр болоод ирэхээр юу гэж хэлэх юм бэ? Царай алтахгүйгаараа за болио гэж хэлэх магадaltaй. А гэхдээ Иранчууд тэрийг идэх юм уу? Хардаа өчигдөр шүн тий? Өчигдөр шүн Тель Авив Израилийг тултан бөмбөгч байна. За тэгээд цоо шин спожинга ашиглаж байна. Энийг хардаа энэ баг урлаг шиг харагдаж байгаа. Окей. Тэ. Тэгэхээр буцаагаад нөгөө ярьжсэн юм орцгоо. Чи Иран байсан бол тэргээ болох юм уу? Зогсоох юм уу? Зогсоно гэдэг чинь чи тэрийг гэсэн үг байхгүй юу? Яагаад гэх юм бол Америкчууд, Израильчууд зүгээр 6 юм уу 12 сарын дахиад 12 сарын дараа чамайг дахиад нүдэж эхлэх байхгүй юу? Тэгээд нэг мусан тэ энэ бүл иддэг юм атманыг яаж зогсоод юм бэ гэх юм бол тулалт нь тэ амиа тавьжиж тэр хүнийг зогсоох байхгүй. Тэгжиж болно. За. Тэгээд Иранчууд юу гэж ойлгосон бэ гэх юм бол зөвхөн Израилийг бөмбөгдөх нь оновчтой биш юм байна. Бид нараас юу их хэвээр бэ гэвэл тэ эргэн тойрны бүгднгийн зодонлууд ширээд оруулах хэвээр юм байна. Тэгээд нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Аятолла Хоменей тэ Иран улсын тэ тэргүүн шашны тэргүүн. Би дахиад хэлье. Тэ муслим шашны Далай ламтай адилхан одоо хүн байсан байхгүй. Тэрийг алдсан. Тэгээ би яг санагдахгүй байна. Америкчууд Дональд Трампын зөвлөх нь яг хин юм бэ? Яг гэх юм бол шашны дайн ямар байдаг юм бэ гэх юм бол тэр хүн мэдэхгүй байх шиг байна. Тэ 1000 жилийн өмнө, 500 жилийн өмнө, 2000 жилийн өмнө хүмүүс тэрийг аягүй сайн ойлгосон бах. Ой. Наад шашны дайн эхлүүлэх хэрэггүй. Гэхдээ Америкчууд шашнаасаа дэндүү холтцсон байгаа учраас тэ саруул ирүүлэх ухаантай шийдвэр гарахгүй байгаа шүү байна. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл Idrotsicom-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. За тэгээ Пакистанд юу болж байгаа юм бэ? Оманд юу болж байгаа юм бэ? Лебанонд юу болж байгаа юм бэ гэх юм бол тэгээ тесэрч. Окей. Дубайын сансрын зураг. Өнөөдөр өглөө. Энэ. Тэгээд Дубай руу нүх юм уу? Дубайд хөрөнгө оруулалт хийх юм уу? Дубайд амьдрах юм уу? Тэ. Дубайд хүүхдүүд авчираад тэнд ямар байна одоо? Боломжгүй болцсон магадгүй. За. Тэгээд Иранчууд бас өөр юу гэж бодсон бэ гэх юм бол за окей, Израилийг ганцхан бөмбөгдөх нь дэмий юм байна. Ер нь бол Америкчуудын цэргийн баазыг тэр чигтээ бүгднийг ингээ бөмбөгдөх гэсэн байна. Нэмээд. За. Нэмээд. Ер нь бол жоохон борондох хэвээр байна, жоохон мэдрэл муутай үйлс гарах хэвээр байна. Яагаад вэ гэх юм бол тэ одоо Бенjamin Netanyahu, Donald Trump эргэн тойрных юу гэж бодсон бэ гэх юм бол за окей, жоохон бөмбөгдчихье. Тэ тэгээд бөмбөгцийн дараа засгийн газар нурчих байлгүй дээ. Тэгээд араас нь гарч ирэх хүмүүсийн зохицуулъя. Тэгээд яг гэх юм бол Венесуэла руу зүгээр нисдэг тэргээр ороод Мадурогийг зүгээр ингээ баривчлаад чирээд авчираад тэгээд Мадурогийн араас тэ томилогдсон хүнд юу гэж хэлсэн бэ гэх юм бол томоотой байгаараа айтаахан байгаараа алын шүү чамаа бас. Тэ тэгсэн чинь тэр Венесуэлад байгаа хүмүүс окей ойлголоо дараа окей уучлаарай гэж буугаад өгсөн. Венесуэлад байгаа хүмүүс Мексик, Испани, Европ хүмүүстэй ерөөхдөө төстэй авахгүй юу?
Бузартсан шашингийн юу ерөөсөө байхгүй байлдах хүсэл байхгүй. Тэнд зүгээр коммунист, социалист хүмүүс байгаа хгүй юу? Окей? Коммунистууд байгаа. Тэ. Тэд нар юунд итгэдэг юм бэ гэх юм бол юу ч итгэдэггүй. Тэ. За. Гэхдээ энэ муслимчууд жоохон уур. Харцгаа. Кувейт Америкийн цэргийн бааз. За. Сауди Арабийн номер 2 нефт боловсруулах үйлдвэр шатж байна. Сауди Араб номер 2 нефт боловсруулах үйлдвэр шатж байна. Окей. Дэлхийн нефт боловсруулах хүчин чадлын ойролцоо 4-5% шатжийн зогссон. Окей. Дэлхийн 5%. За. Бахрайн. Умаа. Tel Aviv. No fucking way! Yes fucking way, bro. Зүсгээ агуулах. No, baby! No! Тэгээд та хэд юу харж байна гэх юм бол энэ 5 өдрийн нефтний ханш байсан. Тэ. 67 68 доллар хавцаа. Тэгээд дээшээ пуужинсан өнөөдөр өглөө зах зээл нэгдээд. Тэгээд заа гайгүй байлгүй дээ. Ингээд иранчууд сарууд ирүүл тав байлгүй дээ. Солиорхгүй байлгүй дээ. Тэ. Удахгүй хэлсэн ширээн дээр буцаагаад эргэж ирэх байлгүй дээ. Үгүй. За. Тэгээд буцаага 69 доллар руу буусан. Тэгээд нефт боловсруулах үйлдвэр бөмбөгдснийхэн дараа буцаагаад ингээд дээш явж байгаа. За энэ видео гарснаас хойш дахиад үсч магадгүй. Яагаад вэ гэх юм бол одоо Сауди Арабчууд юу харж байгаа юм бэ гэх юм бол эдгээр манай нефт газын дэд бүтцийг алдчихж байгаа юм бэ бид нар бас тэгнэ. За тэг Kuwait, UAE дэлхийн нефтний ер нь бол дэд бүтц зүгээр тэр чигтээ тэнд бөгнөрцөн байхгүй. Окей. Хамшигтай. За тэгээ Америкчуудын бас сонирхолтой мэдээлэл гараад ирсэн. New York Times тэг. The vast number of retaliatory attacks and the array of sites being targeted, including non-military sites in Arab nations across the Middle East, is concerning. The Иранчуудын барьж байгаа хариу санаа зовмоор байгаа гинэ. Okay. Аятолла Хоменей өөрөө цөмийн зэвсэг эсэргүүцдэг хүн байсан. Иран дотор фатва тавьсан. Шишингийн хориг тавьсан Иран дотор цөмийн зэвсэг. Манай Хоменей байхгүй. Хоменей бас юу хэнийг дэмждэг байсан бэ гэх юм бол Катарыг дэмждэг байсан. Катарын зузаан найз гэх юм да. Тэгээ Хоменей бас юу дэмждэг байсан бэ гэх юм бол Сауди Араб, Катар гих мэдчнэ өөр муслим улсууд руу дайрахгүй байя гэсэн бодлого барьдаг, баримтлагдаг байсан. Хоменей байхгүй болсон. За тэгээ Америкчууд юу гэж боддог юм бол тоо. Окей ингээд тэр улсын тэргүүн, шашны тэргүүнийг бид нэр бөмбөгдөөд гэр бүл хамаатан саатгаар хамт алчи бүх генералуудын устгачи нийслэлийн бөмбөгдөж эдийн засгийн нураачи хориг мориг 50 тэгээд олон нийтийн сүлжээ зурагт мурагтаар дамжуулаад доромжлъя бууж үг мөлх миний гутлын уулыг 7 тэгээд иранчууд зүгээр ингээ буугаад өчн гинэ буугаад өгөөгүй за тэгээд окей бид нар ингээд Аятолла Хоменей тий мэдрэл муутай хэрнээ хамгийн саруул ирүүл ухаантай цөмийн зэвсгээр хориг тавьдаг өөр араб орнуудыг бөмбөгдөхөөс тий татгалцдаг хүнийг алсныхан дараа хамаагүй гайгүй хүн томилогдох байлгүй дээ гэж ерөөхдөө бодсон байж магадгүй яа тэгээ Ираны барьж байгаа хариу ингээ хараад үзэх юм бол Хоменейгийн араас нь ирж байгаа хүмүүс ерөөхдөө хязгаар байхгүй байх шүү байна. Inside the Pentagon and among some members of the Trump administration, there was a deepening concern Sunday that the Iran conflict could spiral out of control. Trumpын иргэн тойрон байгаа хүмүүс юундаа санаа зовж байгаа юм бэ гэх юм бол энэ маргаан бүр тий утгаа алдаж замбраагүй байдал үүсээд тэр Middle East-д ерөөхдөө бүр ингээд томоохон дайн болох магадaltaй тэрэндээ санаа зовж байгаа гинэ. Эсвэл геополитикийн гоц фанта хүмүүсийн сууж ах шүү байна. Нэг томоохон шашингийн тэгээ Далай ламыг бид нэр бөмбөгдчих юм бол шашингийн дан эхлэх байхаа. Бөмбөгт.
So, there is an anxiety among senior leaders that the fighting will extend for weeks, further stressing limited US air defense stockpiles. За эднээс юунаа санаа зовж байгаа юм бэ гэх юм бол энэ зүгээр 2-3 өдрийн бөмбөгтэй дайм биш байж магадгүй. Хэдэн 7 хоног үргэлжлэж магадгүй. Тэгээд Украинд өнгөц сая тэг өнгөрсөн жил жингээ юу өгөө юм бэ гэх юм бол тэг Patriot system, агаарын хамгаалтын систем, Путингийн эсрэг систем тэг бүгдийг нийлүүлээгүй, бүгдийг нь Израильд өгсөн. Тэгээд тэр Patriot system, THAAD system гэх мэт шин ерөөхдөө сумнуудахгүй дуусчихна. Тэгээд Америкийн зэвсэг дуусах гэдэг байна. За тэгээ Иранчууд сайхан маазарч байгаа сонсцгоо. انجام شد. ناو هواپیمابر ابراهام لینکلن ارتش آمریکا با 4 فروند موشک کروز مورد حمله قرار گرفت. American Abraham Lincoln aircraft carrier. тийш бид нэр 4 cruise missile явуулсан. پس از حمله این ناو آمریکا از محل استقرار مأموریت خود به سمت جنوب شرق اقیانوس هند متواری شد. За тэгээ бид нар 4 пуужин явуулснаас хойш ерөнхийдөө USS Abraham Lincoln зүгтсэн. Нэгтгэх далаалуу тий буцсан яагаад гэх юм бол айгаад эхэлж байгаа. Тэгээ Америкчууд тийм том aircraft carrier алдчих болох байхгүй. پایگاه دریایی الاسالم آمریکا در کویت در پی حملات اخیر کاملا از رده فعالیت Kuwait-д байршиж байсан Америкийн цэргийн бааз خارج و 3 سازه زیرساختی دریایی محمد الاحمد آمریکا در کویت نیز منهدم شدند. За Kuwait, Qatar, Saudi Arab, Dubai гэх мэтчлэн тэр Америкийн цэргийн баазыг бөмбөгдөж байгаа. Окей. Тэгээ Арабын орнууд Америкийн цэргийн баазыг зөвшөөрсөн. Тэгээ тэр улсууд бүгдээрээ бөмбөгдүүлж байгаа. Тэдний эдийн засаг бүгдээрээ хог болж байгаа. پایگاه دریایی آمریکا در بندر سلمان بحرین مورد اصابت 4 فروند پهپاد قرار گرفته و خسارت شدیدی به مراکز فرماندهی و پشتیبانی آن وارد شده است. Bahrain бас در ادامه حملات به اهداف دریایی دشمن متخاصم، 3 نفتکش متخلف کشورهای آمریکا و انگلیس در منطقه خلیج فارس و تنگه هرمز مورد اصابت موشکی قرار گرفته و 4 газ нефт тээвэрлдэг усан онгоцыг бас در حال سوختن است. محل استقرار نظامیان آمریکایی در بحرین با 2 موشک بالستیک و سایر پایگاه‌های آمریکایی در منطقه مورد حملات پی در پی قرار گرفتند که این حملات منجر به کشته و زخمی شدن 560 نظامی آمریکایی تا این لحظه شده است. Тэгээ энэ залуу удахгүй алга болч магадгүй. Тэгээ яг гэх юм бол Израильчууд, Америкчууд бүгдийн бөмбөгдөж байгаа. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол дөнгөж саяхан Hezbollah-гийн шин ахлах тэгээ саяхан томилогдсон. Израиль Америкт дайн зарлаад 10 минут олоо үхээр биш. За Иран бас шин тэргүүнийг томилсон. Тэ Аятолла Арафи нэг өдрийн дотор өгсөн. Тэ нэг funny видео олсон. Харах уу? Hey guys! Well, I guess I'm your new supreme leader. Залуучуудаа би шин тэргүүн болцсон баг шиг байна. Nobody else wanted to take the job and it pays Өөр хүн энэ алтан шалыг авах хүсэхгүй байсан. Тэгээ би тэгээ авахаас. pretty well, so what the hell? We'll give Тэгээ цалин бас дайж өндөр ах шиг байна. it a try. Anyway, I would like to start off by saying that I am not scared of that Trump guy. Тэгээд за би хамгийн түрүүнд юу хэлмээр байна гэх юм би Трампаас айдгүй юм айхгүй шүү гэдэг боо. Яа, ер нь бол тэр Middle East Arab ерөөхдөө ийм болж байгаа. За. Тэгээ хэнийг орд яриаггүй юм бэ гэх юм Зеленский орд яриаггүй. Тэгээ өөр хямд нь ер нь одоо анхаарлын төв байхаа болцсон дахиад тэгээ Зеленский амар зовж байгаа хаа. Тэ. Одоо Европчууд бүр мөнгөгүй болж байгаа. Яг гэвэл газ нефтний өртөг ингэ нэмэгдэж байгаа. Тэгээ Зеленский ерөөхдөө буцаагаад анхаарлын төв орохын тулд зовцсон. Тэ. Ukrainian President Zelensky says he's ready to help Europe defend its skies amid ongoing strikes in the Middle East. Украиний ерөнхийлөгч Зеленский Европт агаарын тэ хамгаалалт тэгээд туслах гинэ. Яг үеийнх юм бол Арабын орнууд бөмбөгдүүлж байгаа. Би энэ юмыг юусоо ойлгохгүй. Өөрийнхөө агаараа хамгаалж чадахгүй байгаа Зеленский
Европт туслая гэсэн санал тавьж байгаа. Яагаад вэ гэх юм бол арабын орнууд бүгдүүлж байгаа. Зеленский. Тэ. За. Тэгэд Европ ярьж байгаа юм шиг би хэлсэн. Зөндөө хэлсэн. Одоо бүр хэлхээс залхаж байна. I'm sure other players were also watching the Тэр хараараа Europe gas futures $39 болсон. $7 нэмэгдсэн. 5 дахь өдрөөс өнөөдөр нэгд өдөр хүртэл юу болсон юм бэ гэх юм бол Европ даяар газны үн 20% нэмэгдсэн. Окей. Нью-Йоркийн нефт 8.7, Brent crude 9%, gasoline одоо бензин 5%, халаалтын газ 14%, байгалийн хий 4.4% гих мэтчлээ. Тэгээд Европ бол одоо жижиг юм шүү. Энэ дайн хурдан дуусахгүй юм бол тэгээд Европч чимээг байна. Тэ. Дональд Трамп юм хэлж чадахгүй. Тэ. Хөөе. Би ер нь одоо Европ яг яах гэдэг юм би ингээ ойлгоод үзье заяа. Америкчуудаас одоо газ нефт авах юм уу? Тэ. 3 дахин үнэтэй. 4 дахин үнэтэй. Тэгээд үн ханш нь хэдэн доллар болж иж Путинд ярьж эхлэх бол. Нэг сэтгэн. Тэгээд одоо Зеленский хаанаас мөнгө авах юм? Хаанаас зэвсэг авах юм? Зэвсэг хин нийлүүлдэг байсан байх юм бол Америкчууд нийлүүлдэг байсан. Одоо Америкийн зэвсэг тий Иран дуусч байна. Израиль дуусч байна. За зэвсэг байхгүй. Агаарын хамгаалтын систем одоо ер нь бол дэлхийд даяар байхгүй болж байгаа. Ганцхан хаана байгаа юм бэ гэх юм бол Хятадд байгаа. Мөнгө бол Америкчууд мөнгө өгөхөө болцсон айлд байна. Европ жоох мөнгө байсан. Гэхдээ одоо Европчууд мөнгөгүй болцсон. Уулан мөнгөгүй болно. Тэгээд энэ ерөөхдөө хаанаас авч байна. Тэгээд би лав болохгүй. Тэгээд бүх юм таамгийн дагуу л явж байна. Тэгээд өнөөдөр саяхан нэмж жоох алт авсан, жоох XLE авсан, XLU авсан, жоох Америкийн засгийн газрын бондыг нэмж авсан. Тэгээд өнөөдөр бол миний хөрөнгө оруулалтын багц 7% өссөн байна. Маргааш дахиад өсөх байхаа. Харамсалтай. Өөрийг бас би ашиг олмоор. Гэтэ одоо яах вэ?